За баларсан 10-аад 10 гаруй хоногийн өмнө би 5 сарын 30 хавцаа YouTube-ийг хактуулсан. Тэг YouTube-ийг алдсан. YouTube-ийг алдаад бүр паниктаад хөлс баасан гоожоод бүр нэлээд болсон. Тэг тэр нь яаж яхад бүр яг би 100,000 subscribe хүрээд silver button маань яг ирсэн өдөр байсан. Silver button маань өдөр 12 цагийн үед хаягаар маань ирээд айгүй болон тийм баярлалаа штэ гоё өдөр байсан чинь орой 10 цагийн алдаад YouTube-ийг хактуулсан. Тэг шууд YouTube access юуч байхгүй болсон. Миний ерөнхийдөө YouTube бэлтгэлгүй ерөөсөө Google account маань байхгүй болсон. Google account-аа би ингээд буцааж авах recovery email шууд remove хийгдсэн. Recovery phone number шууд remove хийгдсэн. Тэгээд угаасаа мэдээж боломжтой password солигдсон. Тэгээд ингээд YouTube рүү Google account руу орох ямар ч аргагүй болоод бөө юм болсон. Ингээл хүний 4 жилийн хөдөлмөр тэгээ 4 жил гарны хөдөлмөр ингээл байхгүй болчихдөг юм байна. Тэр чинь зүгээр л 4 жил аясаараа явж байгаач биш. Нойртой нойргүй хоолтой хоолгүй тэгэл дандаа л хажуугаар нь сурж исэн, хажуугаар нь ажиллаж исэн болохоор дандаа л хаг сайн бүтээсэн. Эсвэл олон нийтийн баярын өдөр юу гэдэг эсвэл шөнөөр өөрөөр л хамаг юмнуудаа хийж байгаа штэ. Тэгэн ирсэн 4 жилийн хөдөлмөрөө маань ингээл булаагаад авчдаг юм байна. Тэгэл булаагаад авчдаг юм байлээ. Тэгэхээр чинь тэгэл орой 10 цагийн алдаад YouTube-ийг алдаад нэлээд паникцсан. Тэгээ би офис дээр ирээд яах их гээд бүр ингээд ихний ээлжинд нэг тийм юу болчих вэ? Яач үгээд ойлгохгүй байж байгаа. За угаасаа хаагдуулаад YouTube-ийг алдчих гэж бодоод арай ухаан ороод ингээд одоо яах вэ гэд жоохон судлаад үзсэн чинь Улаанбал YouTube channel-аа алдчихсан байлээ. Тэгээ бас Amras Weekly Show YouTube channel-аа алдчихсан байлээ. Тэгээд Amras Weekly Show-ыг үзсэн чинь тэрэн дээр YouTube channel-ыг нь олоход туслалцсан гэд Mandal Security, Mandal Risk гэж газар байсан. За тэгээд шууд эхлээд тэр газартай нь холбогдож чадаагүй мэдгүй ягаад ч холбогдох юм зам нь олоогүй байжгаад Amras Weekly Show руу шууд холбогдсон. За та нар ингээд яасан гэд надад ингээд туслаад өгөөч YouTube-ийг алдчихлаа гэдгсэн чинь бүр Amras Weekly Show эхлээд мэдээж аргын хүмүүстэй л холбогдчихлаа юм л да. Тэгэхэд амар гоё ингээд юу яац YouTube алдсан юм уу? Ингэдэг юм байлаа шүү. Тэгдэм байлээ. Тэгээд ингээд YouTube буцаагаад болоход ингээд энэ газар тусалсан. Энэ газараас ийм зөвлөгөө өгсөн ингээд бүр амараас тусалж өгсөн. Тэгээд Amras Weekly Show-ны ард байдаг хүмүүст болон Амраахт ч гэсэн баярлаа. Би дараа нь Амраахтаа ч гэсэн уцаар яриад ингээд би юугаа YouTube алдсан гэдэг зөвлөгөө авсан, туслалцаа авах гэж холбогдсон. Тэгээд Amras Weekly Show-д эхлээд баярлалаа. За тэгээд Amras Weekly Show-гаар дамжуулаад Mandal Risk-ийнхэнтэй холбогдсон. Би YouTube-ийг 10 цагт алдсан гэдэг чинь паникцаар байгаа цаг алдаад шөнийн бүр 12 цагт Mandal Risk-ийн дугаарыг болоод холбогдсон. Тэгсэн чинь шууд уцаар ярьсан. Тэгээд ингээд уцаар ярьчаад би ингээд бүх юмаа ингээд тайлбарч хэлж байгаа шүү дээ. Би ч жоохон паниктцсан болохоор ингээд яриа яхад ингээд жоохон хэцүү байгаа шүү дээ. Өөрийгөө ойлгуулах гэдэг жоохон сандарсан байгаа юм чинь. Тэгээд нөгөө газраас ч гэсэн ойлгоод ингээд шууд ингээд яриад зөвлөгөө өгөөд хэрэгтэй мэдээлэл аваад шууд тусалж эхэлсэн. Дор над руу ингээд мессеж чичээд ингээд надаас хэрэгтэй мэдээллийг минь аваад бүр шөнийн 12 хүрчээд байгаа чинь тусалсан Mandal Risk-ийнхандаа маш их баярлж байгаа. Бүр айгүй түргэн шурхай байсан. Тэгээ айгүй түргэн шурхай YouTube-тэй холбогдсны үндсэн дээр яг 1 хоноод буцаагаад YouTube хуцаа эргүүлээд авсан. Тэгээ 1 хоноод авсан. Гэтэ яг хуу тэр хакер нь бол амар ухаантай байсан л гэж би бодсон. Яагаад гэвэл миний YouTube-ийг хактаж авчаад миний recovery email-ийг хүртэл өргөжлүүлээд бас хактаж аваад өөрийнхөө болох гэдсэн. Хэрвээ recovery email-ийг алдсан бол би бүр ингээд энэ миний channel байсан гэх бүр ингээд ямар ч датагүй мэдлгүй болчих байсан юм шиг байсан. Тэгээд яг зэрэгцэл энэ талд нь би ингээд Mandal Risk-ийнхэнтэй яах вэ гэхэд channel-ыг буцааж авах гээд ажиллаад байх чинь нөгөө талд ингээд миний channel-ыг бүр мөсөн ингээд авах гал яваад байсан. Тэгээ бүр балсуу миний channel дээр ингээд нэг бүтгэхгүй spam hack scam бичлэгнүүд хийгээд тэгээд тэр нь болохоор мэдээж YouTube шиг том платформ дээр team scam бичлэгийг шууд хийж болохгүй шүү дээ ойлгомжтой. Тэгээ YouTube-нд тэрийг шууд ингээд угаасаа community warning өгөөд иймэрхүү юм ингээ аплод хийж болдгоо маа YouTube дээр гэдэг warning 3 өгөөд 4-р дээрээ бүр community strike өгсөн. Тэгээд тэр зөвлөгийн хакераас болоод би strike-та болсон. Яг мэдээж YouTube-ээ буцааж авсан. Тэр нь л хамгийн сайхан л да. Тэгээд strike-ийг бол би нэг юм дутхгүй байгаа. Гэтэл бүр ингээ зөв үү гэдэг.
Тэгээд гол юм хазаагаал явцсан байна. 4 жил явсан хөдөлмөрийг маань булаагаад авцсан. Тэрийг маань буцааж авч өгсөн Mandal Risk-ихэндээ үнэхээр их баярлалаа. Үүний хажуугаар Золбоо ах маань шууд бас холбогдоод агаан дүү ингээд ах нь яаж туслах вэ те? Бас нэг өндөр subscribe-тай өндөр юутай ингээ хүмүүс мэйл бичгээр ингээд YouTube-ээс ингээд YouTube-ийн анхаарлыг өгөх нь арай хурдан байт юм байл та анхаарлыг татах нь. Тэгээд Золбоо ах шууд за агаан дүү ах нь юу гэж бичих үү? Ахтаа юу гэж бичих нь ямар имэйл рүү юу бичих заагаад өг ахын туслах юм услаа гээд тэг өшөө бас Lexor 2K гээд Lexor гэдэг стример бас шууд би ингээд чамаа ингээд YouTube-ээ алж ясыг сонссон ингээд туслаач гэдгсэн шууд надад ингэдэг гэж зөвлөгөө өгсөн. Ингээд ямар ч YouTube-ээ буцааж авсан шууд тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тийм. За ингээд буцаад одоо бичлэг рүү орно гэсэн үг. Тийм юу штэ. Би чинь Silver button авсан гэсэн штэ. Silver button авсан өдрөө YouTube алдсан штэ. За миний Silver button ирсэн. Silver button-тай гарч бас жоохон өнгөрөө юм билээ. YouTube-тэй холбогдож байгаа шүү дээ. Тэгээ YouTube-тэй бичлцээд ингээ өөрийнхөө чаналыг батлахын тулд ингээл бас жижигсэн ингээ янз янзын мэдээллүүд ингээ хэрэгтэй болно шүү дээ. Тэнгүүд нь би ингээд би Silver button байгаа. Silver button-аа үзүүлээ гэл. За ингээ нэг сүртэй нэг цаас мас юмнуудыг үзүүлэхэд яг уу үстэл Silver button юм үзээгүй биш. За тэгэхээр энэ бичлэг бол тэгээд яалтчгүй тийм happy бичлэг болж таарч байна. Яг тэгвэл баларх шахаад буцаад ингээ YouTube-ээ олж авсан. Дээрээс нь би YouTube хийж эхлээд Silver button авсан. YouTube хийж эхлээд гэж солиорч байна. YouTube хийсээр хагаад энийг авахд тусалсан хүн болгонд маш их баярлалаа. Комент бичдэг, лайк дардаг. Бичлэгийг маань хүлээдэг хүн болгонд маш их баярлалаа. Ингээд ямар ч скриптгүй зүгээр ингээд яриад суугаад ах чинь сонирм мөртлөө бас нэг хөдлөн гоё юм байна. Гоё юм байна. За. За тэгээ ойрд бичлэг хийсэнгүү тэгээ бичлэг хийх гэсэн чинь яалтчгүй нэг юм болж өгөхгүй байсан. Ажил амар их байлаа. Тэгээд нэг сонирм жоох нөгөө YouTube-ээ аль паникнд орсон чинь тэгээ буцаад ингээд яг энгийн ажил руугаа орох гэж жоохон цаг авчлаа. Энэ бичлэг орсноос яг нэг цагийн дараа ахаад нэг бичлэг орох хэвээр. Тэгээд тэрийг үзээрэй маш сонирхолтой бичлэг болж байгаа. Тэгээд бичлэгийг маань үзэх дуртай subscribe дарж амжаагүй бол subscribe дараарай. Комент бичдэг, лайк дардаг бүх хүмүүстээ баярлалаа. Мартсан сонсон юм юу байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Биш. Нэг цагийн дараа уулзъя.